За өдрийн мэнд хүргье. Яг миний гарт одоо үндэсний аудитын газрын 2024 оны жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл арга хэмжээний хэрэгжилт гээд байгаа. Хэрэгжилт 2 сарын өмнө 52.8% байсан. За 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл орж ирж байна. Энэ дээр бас нэлээд ултаа сууртай хандсан баг гэж за ажил хариуцж байгаа бүх хүмүүст бол найдаж байгаа. За энэтэй холбоотой 2-3 асуулт асууя. За 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг хувийн хвшилж шилжүүлнэ гэж. Яг ямар чиг үүргүүдийг шилжүүлэх гэж байна. Тодорхой энэ нэг асуулт. Хизээнээс эхлэх үү? За хоёрдугаарт нь баялагын санг аривжуулах хүрээнд геолог хайгуул болон ашиглалтын түвшиг нэмэгдүүлэх стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж. 2016 онд яг ямар стратеги орд эдийн засгийн эргэлтэнд орох гээд байна. Аль сум, аль аймаг. Тэг чи бас ажил мэжлээ цаашаа төлөвлөмөр шүү дээ. За энийг тодорхой хариулаад өгчөөрэй. За 3 дугаарт нь төсвийн урсгал зардлыг 15%-аар бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 24% барих, төрийн албаа агчдын тоог 8%-аар бууруулах реформын шинжтэй бодлого юм орж иржээ. За бараг 20 мянган төрийн албаагч ажлаас бол халагдах юм байна. За энэ хүмүүсийн цаашаага яаж ажил хөдөлмөрөө хийх боломж болцоог нь судалж тооцсон тооцоо байвал энийг сонсчмаар байна. Жавхлан сайд бол одоо төсвийн зардлыг бууруулж болохгүй гэдэг байр суурин дээр байдаг хүн 15%-аар бууруулна гэсэн байна. Энэ нь яг айл зардлуудаас бууруулах юм бэ. За дөрөвдүгээрт нь 2026 оны бодлогын тэргүүлэх чиглэлийн 3-4-ийн 6-ад 10,000 нарны дээвэр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж. За 14 хоногийн өмнө илүү ажил хөдөлмөрийн байнгын орон дээр чойжил сүрэн сайд орж ирээд манай эрчим хүчний салбар 4 толгойтой болсон гэсэн. Нөгөө 10 толгойтой атгаажийн хар мангас гэдэг шиг 4 толгойтой болсон. Бид нар шийдвэр гаргаж чадахгүй байна. Хүнд байна, хэцүү байна гэсэн. За тухайн Дорчан сайд байна уу? Дорчан сайд үндэсний энэ эрчим хүчний үндэсний реформын хороог байгуулахдаа бидэрт бараг 10 хэдэн зүйл заалтай материалууд танилцуулж ирсэн. Хэрэгцээ ажил одоогийн байдлаар байхгүй байгаа. Тэгэхээр энийг яаж ямар арга замаар хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр 4 толгойтой болцсон гэд сайд нэрээ сууж яадаг. Сайд нь байвал бас энэ дээр хариулт авчмаарах юм. За 5 дугаарт гадаадын зээлийн ашиглалтын хэмжээг нэмэгдүүлнэ. Төслүүдийн хэрэгжилтийг хурдсах шаардлагатай энэ дээр бас танилцуулсан байна. Энэ шаардлагатай. За тэгвэл одоо энэ зарим их хурлын гишүүд өнөөдөр зарим гадаадын тусламж зээлээр хэрэгжүүлэх арга хэмжээг одоо төсвөөс гадуур авч явах гээд хуулийн төс санаачлаа явж байгаа. Энэ дээр эдийн засгийн хөгжлийн яам ямар байр суурьтай вэ? Ер нь Монгол улсын төсөв нэгдсэн нэг төсөвтэй байх юм уу? Ч одоо 3 төсөвтэй болох гээд ч одоо бол 2 төсөвтэй гэж яриад байгаа шүү дээ. Улсын нэгдсэн нэг төсөв нөгөөх нь төрийн өмчит том компаниудын төсвөө бид нар мэдэхгүй байгаа. Энийг дахиад одоо гадаадын зээл тусламжийн тусдаа нэг төсөв болгоод ингэж авч явах хэрэгтэй юм уу? Энийг нэг хариулаад өгчвөл зүгээр байгаа юм. За дараа нь татвар багц хуулийн ажлын хэсэг ажиллаа хийж байгаа. Татвар багасах юм уу багасахгүй юм уу? Иргэд аж ахуйн нэгжүүд энийг хүлээж байна. Их хурлын гишүүд 126 гишүүнтэй болчиход энэ татвар багасаа зөв бодлого, зөв менежментээр улс их орныг авч явж чадахгүй гэдгийг харж байна. Хэрвээ энийг зөв хийж чадахгүй бол их хурлын дархлаач гэсэн унах гэж байгаа. Тэгээ энэ дээр Жавхлан сайдаас хариулт авчмаар байна. За хамгийн сүүлд нь түрүүн бас их хурлын даргыг нэг магтахгүй болохгүй. Энэ Улаанбаатар хоттой холбоотой төсөл хөтөлбөрүүдийн хичнээн яг энэ гадны компаниуд тендерийг авчаад байгаа. Нотын орлогч дарга сууж явах шиг байна. Бүх төслүүдийг чи авчаад байгаа юм уу? Тодорхой яг тэр төслүүдийг авчаад байна гэдэг. Энэ дээрээ хариултаа өгөөд дотоодын буюу энэ барилгын салбарыг хөгжүүлсэн энэ олон аж ахуйн нэгжүүдэд яаж дэмжих юм бэ? Тэрийг нэг За Жавхлан сайд эхлээд хариулах уу? Төсвийн зардал бууруулахтай холбоотой, татвар бууруулахтай холбоотой. За Жавхлан сайдын микрофоныг өгье. За очир төвшний асуултанд хариулъя. Очир төвшнө та хүн андуурсан шүү шүү. Төсвийн суурь зардлыг бууруулахгүй гэж сангийн ам эзэж хаан ямар ч тийм байр суурь илэрхийлж байгаагүй. Та тэрийг сонссон бол тэрийг нотолж өгөөрэй. Нотолж өгөөрэй зэ. За энэ үндсэн чиглэл дотор урсгал зардлыг 15% бууруулнаа гэд бид 4 жилийнхаа том бичиг баримтанд хийцэн байгаа. За тийм учраас бид одоо хэрэгжил за энэ жил ч тэр энэ жил бол бид нэлээд буулгасан.
За эх жил ингээд дахиад болгоно. 27 онд ч дахиад болгоно. 28 онд ч дахиад болгоно. Ингээд нийт төсвөө ер нь бид дотоодын бүтээгдэхүүнийхээ 30% дотор багтаах, за урсгал зардлаа ер нь 25%-аас доош оруулах энэ зорилготой хүрнэ. За дээрэс нь бид энэ эрхчлүүдэд томоохон ер нь реформуудыг бид одоо цаг алдалгүй урагшлуулъя гэдэг дээр бүгд санал нийлээд ингээд явж байгаа. За тэрэн дотор саяын таны хүнддэг татврын реформ явж байна. За татврын реформ бол өөрөө нэлийн том өртөгтэй хийгддэг. Одоогоор бидний ямар ч хэсний судалгааны төвшөнд бэлтгэсэн байгаа татврын реформ маань төсөвдөр багадаа 4 их 80-ийн өртөгтэй болно. Яг төсөв дотортой бичлэлтэй хийгээд ирэх бол энэ чинь хоёр талдаа даабалдаад 8 их 80-ийн өртөгтэй болно. За энийг багтаахын тулд бид одоо төсвийн урсгал зардал дээр за цаашлбал бүр хөрөнгө оруулалтаач танана. За ингээд ямар ч байсан энэ 4 жил бол татврын реформын ийм 4 жил байх болно. За нэг далаалтаар энэ чинь бас бүгдийг хийж бид нар амжихгүй, төсөв дийлэхгүй. За тийм учраас бол ер нь 3-аас 4 пакэж болгоод 4 жилийн хугацаанд ингээд цуулаад төсөв дээрээ шат дараатаагаар одоо ачааллаа аваад за эдийн засгийнхаа суурийг тэлэх талдаа за ийм бодлого ингээд явуулнаа гэсэн үг. За татврын реформ бол одоо бид нэг удаа одоо энэ жил гинт сэтгэлөдлөөр хийж байгаа зүйл биш. За сүүлийн ер нь одоо ковидоос хойш энэ сэдв бол нэлээд хөндөгдсөн, нэлээд судалгаа шинжилгээ хийгдсэн. За ингээд одоо ямар ч байсан хилцүүлгийг бол нэлээд далаацтай хийгдсэн. За маш олон саналуудыг авсан. За авахч санал байна, за авахч дийлэхгүй саналууд байна. За тийм учраас одоо ер нь удахгүй дээ 5 сарда багтаад бид ямар ч байсан Улсын их хурлд одоо өргөн барихаар засгийн газар нэлээ шахуу ажиллаж байна. За ингээд одоо заавар эх 7 хоногоос ер нь эхнээс нь өргөн барих болов уу гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За жавхлан сайдд нэмж минут өгье. Тийм. За тэр зээлийн ашиглалт гэж байна. За эдийн засгийн хөгжлийн яамнаас асуулаад яг би бас нэмээд хариулчихъя. За Монгол улс бид зээлийн хязгаартай багтаж амьдрах хэрэгтэй очирдаг шинэ. Тэрийг хинч хаанч хөндөг болов гэж бодож байна. Таныг ч бас хөндөхгүй болов гэж бодож байна. Төсвийн зардлын хязгаар, Монгол улсын зээлийн хязгаар хоёр өөр асуудал шүү. Одоо төсвийн өрөөний мэдээлэлээр эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн байгаа зээлийн хязгаар 60 биш. Бүр 50-гээд оруулаад ирсэн байна. Энэ дотор яаж хийж байгаа л багтана. Гишүүдийн тэр өргөн барьсан хуулийн дээр бол би баяртай байгаа. Дэмжинэ. Тэрэн дотор чинь их хурл шийдтсэн, зээлийн одоо авг шийдвэрээ гаргацсан. Ийм 3 төсөл байгаа шүү дээ. Тэгээ энэ 3 төсөл чинь маш олон шалгуураар бас давж гарч ирж байгаа юм. Энэ 3 төсөл одоо нэвт босруулах үйлдвэр, эрдэнэ бүрэн, сэлб сэргэлт эдгээр төслүүд өөрөө өөрсдийнхөө зээлээ төлөө явуучих төслүүд юм байна. Иргэн төлөлтөөр төслийн санхүүжил. За жавхлан сайд. Тэгэхээр яг хөө энэ нэг удаа ингээд нэг 2 өгүүлбэр 2-3 минутаар бас ярьж байгаа асуудал биш юм байна. Энэ бол яг хөө ингээд ер нь бидний нэг одоо сайн мэддэг Азийн баг гэдэг орнуудын 80-90 онд яг туулж исэн зовлон баггүй. Эдийн засгийн тэлэх гэдэг, бүүст болох гэдэг. Гадны хөрөнгө оруулалт санхүүжилтөө зээлүүд нь бүтээд байдаг. А гэтэл нөө жижиг нөө төсвийнхээ хязгаар дотор багтчаад тэрийг зарлагдаж чаддаг. Зээл чи ингэдэг байхгүй юу? Их усүр нь бол төсвийнхээ орлого талд бичигдэхгүй. А зардал талд ашиглалтанд бичигдэж явдаг. Манайх ийм дүрмтэй байхгүй юу? Гэтэл одоо нөө төслүүд чи өөрсдөө томроод их хурл дээрээс зөвшөөрж байгаа зээлийн дүнгууд нь томроод байдаг. Гэтэл энэ хязгаартаа багтаад бид одоо багтах гад олигтой ашиглалтаа хийж чадахгүй. Нөө төслүүдээ ашиглалтанд оруулж чадахгүй. Одоо байгаа энэ одоо багтаамж энэ хурдаараа энэ 3 төсөл чинь дахиад 10 жил явахаар байгаа шүү. Ашиглалтанд орох гэж. А гэтэл бид нар нэвт босруулалт үйлдвэрийг 28 оны 5 сард ашиглалтанд оруулах ёстой. 5.7 их 80 төгрөг.